өдрийн яг энэ мозаикийг тайлбарлаад яг үзүүл харуулаад илүү их нөгөө практик дээр юу болоод байгаа та хэдэл нөгөө судалгаа талаасаа бүгд тоо статистикээр ажиллаж байгаа юм байна. Миний хувьд бол яг энэ статистикийг гаргахад эцсийн хэрэглэгчдэр чинь юу болоод байгаа вэ? Бид нар энэ дижитал трансформ хийхэд бидний зүгээс энэ одоо технологи хөгжиж байгаа байгууллагын зүгээс ямар бас бодит юм асуудлууд үүсэж байгаа вэ гэдэг тал дээр илүү хад ярих гэж байна. Тэгээд 15 минутаар айгуу дөрвөн чанартай хийх. За айгуу төвчөндөө хэлэх бол энэ мозаик education нь Европт бол нэгэн одоо өндөр дайсалтай цагаат гэсэн дугаар орнд хичээлээр хэлдэг ийм систем бидний системийг Монгол хэл дээр одоо болтсон явж байна. Тэгээд за тэгээд илүү нөгөө цаг байгаа бас яг системийн ажиллагаа тэгээд ямар асуудлууд болоод байгааг хэлж байгаа. Бид бол энэ боловсролын энэ контентын сан гэдэг асуудлыг ингээд бас давхар яг болчихжээ. Яг тэгэхээр очоо ингээд текст эдрээс одоо видео, аудио, интерактив, 3D, virtual гэдэг энэ simulation software гэдэг нэлээд өндөр түвшний юм руу явж байгаа учраас Монголын боловсролын контентын сангийг бид дараагийн түвшин рүү авч ажлыг хийсний дараа магадгүй нэгдэх цагаатаар илүү одоо тодорхой үгээр болоо гэж чинь манай системийг одоо 6 сарын 2 дугаар ангийн бүгд сурагч 36 мянган босод боловсролын яам боловсролын гадар тендер залаад тендер дээр орцоод ялаад ингээд энэ системийн эрхийг ингээд нэг бичсэн байгаа. Тэгээ энийг ингээд хэрэгжүүлээд явж байхад яг үүсэж байгаа бодит тийм кейсүүд тайлбарлаж хийж авсан. За нэгт бол захин хичээл гэдэг энэ шинэ трансфер одоо энэ яг кейс үүсчтэй хичээл гэдэг нь биднээсээ хацаа маусад бол 155 сурч цагаан тэрээр 800 тасгал ажлын дэвтэр авах юм байна. Тэрээр багшийн өөрсдийнх нь ээж хичээлийн концепцууд байх юм байна. Тэрээр open source буюу одоо саяны Java одоо Academy Canvas гэдэг маш их энэ Wikipedia гэдэг NASA гэдэг контент байна. Тэгэхээр энэ бүх энэ мэдээллүүдийг энэ Монгол хүүхдэд энэ бүр агуулгад яг энэ зөв одоо шингээж оруулах багшийн ачааллыг сурагчийн ойлгомжтой байдлыг эцэг өгж байгаа мэдээллүүдийг нэгтгэсэн байдлаар шийдэх юм байх гэхээр нэг иймэрхүү мозаик шиг юм эсвэл өөр одоо ийм сайн системүүд бидний нэг төвшөндөө эргэж сурах юм гэсэн шаардлага үүсэж байгаа юм байна. Тэгээд одоо тийм за энэ нэг дижитал хичээлийг таад жишээ болгочихъя. Тэгэхээр нэг бүх мэдээлэлүүд нь ойлгомжтой тасал даатгаар мэдгэстэй зүйлсүүд интерактив одоо өгүүлбэрүүд ингээд тодорхой байдлаар концепц нэгээр хийчих юм байна. Тийм бол Монгол хүмүүсд бид нар ямар хийж байгаа гэхээр Монгол орны талаар хэлжээ. Монгол орны задлаад 21 аймгийн талаар хэлжээ. Тэгэхээр нөгөө илүү ойлгомжтой үндэсний яасан юм байдаг гэсэн энийг бүх талаас нь ингээд тайлбарлаад өчөөд хүмүүсд сургалтчээс гадна сургалтаа мэдлэг олох ёстой зэрэг интерактив контент үүсгэх шаардлага байгаа юм байна. Нөгөө нэг Монгол контентыг 21 аймгаар хийх болохоор юу гэдэг өөрнөд аюу гай номнод авах байна. Тэгэж авах хүмүүст тэр номыг авч үзэх байна. Тэр бага материалуудыг бид тэнд ингээд өнгөө хүмүүсд үзэх боломжийг хангаж өгч явах юм байна. Энийг бол түр энэ боловсролын байгууллага хамтарч хийхээс боломжгүй манай яг бид нар яг энэ Монгол улсад энэ зүйлийг үзнэ гэдгийг энэ боловсролын нэгдлийн экспертүүд багтаага хамтарч хэлбэрийг авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Хоёрдугаар талд бидний дараагийн төлөвийн виртуал контентуудыг ингээд өдөрлөг хийх кейсүүдийг хийж энэ парадокс дээр смартфон форумд дээр нэгсэн. Тэр нөгөө энэ Монгол дээр буруулах гайлгон ямар хийстэй байсан гэдэг нэг контентыг өдөрлөхөд оройж 10-15 мөрөгслийн хүмүүс одоо хийгээс аргагүй байна. Энийг боловсролын салбарын аюул сайн ойлгож өгнө үү гэхээр энэ дээр ингээд өгч одоо даалгавар шинжилгээ ухаан гэдэг урлаг судлаа гэдэг ингээд олон юм мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Яг тэгэхээр энийг одоо ганцхан зөв шиг бүдгийг тайлбарлаж байна. Тэгээд тэмцээний докторийн болон бүгдэд мэдээлэл мэдлэг олж байгаа учраас энэ тэгээд ард нь одоо технологийн баг гэдэг энэ хөгжүүлэгч хурдын
контент үйлдвэрлэгч аудио видео гэх ингээд том асуудлууд ингээд яригдсан шүү. Бид нар санаатай яжмаар ингээд засвар ормор байна. Тэгээд засвар орхон бол манай энэ болсон шалтгаан бидний нэрийн тааллаа өндөр яа гэдэг энэ томхнод яг зөв тавьсан юм уу буруу тавьсан юм уу бид нар мэдэх байна. байна. За урдаад ер нь бол энэ санг ингээд олоос стандарт нийцэн байдлаар бид нар нэг юм хөдөлгөөн томсгол тавьчмаар байна. Жишээлбэл юу гэх юм багшийн энэ сан юу одоо ихсэг хагаад багшийн хичээлийн ээжид хичээлийн төлөвлөгөө боловсруулахад бүх одоо багшийн одоо хорон үйлдэл байж байгаа. Тэгж чадах юм бол багш илүү өргөн хэмжээнд энэ хичээл одоо төлөвлөгөө хийж болохоор байна. Тэгэхээр ингээд энэ цагийг ингээд эндээс мэдгэж бодож чадсан юм. Атгуулаад байна. Тэгэхээр бид нар юу гэх юм нэрийн түүхийн зургуудаас болоод яг стандартын фанд үсгэх юм хэрэгсэл шаардлага байна. За одоо тэр нь бол зураг гэдэг кейсээр нь явж байна. Өдөртөө бол аавч за юу гэх маанаас ассан талбарт бид нар энэ урлагийн коми ястовгийн маргаар ястовгийн тэр ямар айдуулгийн одоо ишиг хорог ястовгийн ингээд багшин одоо аудионыг хичээлээр хэлхийн тулд бид нар стандартны шилжил хийх юм хэрэгцээ шаардлагатай. Тэгээд эзнийг удаа ингээд хийгээд үндэсний хэмжээнд сангаа ингээд санаатай бүрдүүлчих юм бол дараагийн шийдэл хэрэглэх боломжууд аяа гоё болж байна. Апдейт энэ видео сан болоод ингээд дэлхийд дээр ингээд өөрсдөө ингээд маш олон концепцээр хийсэн байдаг юм анимашн одоо дүүдлгээл ингээд тийм дагваруудаар хийсэн байдаг. Тэрнтэй адилхан бид нар бас Монголынхаа контентуудыг хэдэн настай байхад яаж хийж байгаа шалтгаалаад тэр хүүхдийн одоо айлах нөхцөл байдлын одоо эрдэмтдүүд энийг сайн мэдж байгаа. Тэр нөхцөл байдлаар хүнтэйгээ тодорхойлж өгсөн стандартын дагуу нэг удаатай ингээд ийм санг ингээд хийчихээ. Одоо энэ жишээлбэл ингээд 1225 хийж байна. Энэ фичэнд өөрсдийн хийжсэн дагуулаар арьсан туршилтууд сколоо систем бодлогын арчсууд багш үүрэгтэй олон мэдээллүүдийг ингээд бий авсан манай хүмүүс бас ингээд маргаан за бидний одоо ингээд багаар контентуудыг үйлдвэрлээд явж байна. Маргаан жишээлбэл ингээд хийж юм. Дээр одоо маргаан гэдэг зүйлийг урлаг физикч нар технологийн бүгд ингээд бүгд энэ дээр ингээд тайлбарлах хэрэгцээ шаардлага үүсчихэд байгаа. Тэ жишээлбэл одоо тийм маргаан хуур гэдэг энэ болтлоос яаж тэр маргаан хуур ажиллаад байгаа юм хэдэн гэрчийн татамжтай дуу одоо долгион үүсгээд байгаа тэрийг нь би Антон талаас хүүхэд сонсохоор яаж мэдрэмж үүсэж байгаа юм гэх юм илүү ингээд гүнзгий задлан тайлбарлах юм хэрэгцээ шаардлага үүссэн гэж харж байгаа. Энэ дээр зөвлөө өгж байгаа юм л та маа одоо гамбаташ төлөвлөгөөд одоо занцнаар банаа шарын ноён ганц зэрэг багш нар ингээд хамтраад ингээд ажиллаж байгаа. Тэгээд энэ дээр нэг айгуу миний хувьд бол үнэхээр тэг хэрэгтэй юм байна. Тэг болохоор бидний нэг сайн анхаарч ойлгохгүй ингээд ерөөдөө нэг системтай 10 жилдээ ингээд төвчж байгаа юм байна. Тэр нэг тайлбарлаж хөнгөнжээ ингээд догн уцаан чанартай ингээд цагаа өнгөрөх суулгаж юм байна. За одоо тэгээд коронавирусын асуудал үүссэн юм бол бид нар бас яг бэлэн байгаа юу? Тэр нь бидний хичээл сургалтыг яаж явуулах юм бэ? Гэдэг юм асуудал байна. За ер нь бол технологиг ашиглаад бид нар хүүхдүүдийнхээ ур чадрыг илүү тодорхойлсноор ямар чадварууд нисуулаагаа ямар одоо чадрууд нь илүү хөгжиж байгаа юм те. Тэрэндээ тохирсон хүүхдэд тохирсон үнэлгээний арга хүүхдэд тохирсон хичээл хөтөлбөрийг шинэ оролцоогүйгээр чиглүүлэх явцдаа тийм л оюун ухаан олон технологи өөр гаргаж өгдөг байна. Тэрэн дээр багш нь хяналт хийгээд салбарын экспертүүд дүгнэлт хийгээд энэ бодлого бүрэн дээр тусгаж авдаг айгуу. Өөр нагаалт манай машин эдукейшн маркетинг гэдэг яа юмсан ч тагаад яг бүгдийг бодтойгоор ажилласан дасгал даалгаврууд дээр суурилсан тийм л оюун ухааны дүгнэлтээ одоо ашигласан дүгнэлтүүдийг гаргаж байна. За мөн одоо бидний өнөөдрийн ярилцлагатайсан энэ яг энэ температур энэ ососын бүгдийн үнэлдэг энэ ажлын бид нар локалайз хийжүүлмээр байна. Тэ Монгол хөгжиж зориулсан байдлаар энэ температур хөтөлбөрийн асар даалгавруудыг ч гэсэн хийж болж байна гэдэг юм санаа шилжиж байна. За тэгээд зөвшөөрөл бид ер нь бол ийгээд явж байна. За биднээсээ шорткат шиг дижитал хэлбэр гэдэг үг ингэж харна. Онлайн ажлууд нь бүх интерактив үйлдэлүүд нь байгаа юм байна. Бүгд багш олон эцэг сурагч нар маш тодорхой авах юм байна. Ер нь бол олоостай
Mosaic Education платформыг хэрэглэхээр багшийн хувьд бол 40-60% ачаал болж байна. Бүгдийн ресалтын 40-60% удаа сайн юм гарч байна. Эцэг эхчид ойлгомжтой. Энэний үр дүнд одоо хэмжээ их юм бид одоо яг архайн дунд анги дээр хэрэгжилж үзчихэж бага анги дээр хэрэгжилж үзэж байгаа хэвчээ судалгаа хамт хийжээж ресалт гарч ирнэ. Тэгэхээр хэрэглээ байгаа анги дээр ресалт гардаг бүгдтэй. Бусад орны ресалтыг асуугаад байдаг. Бусад орны ресалтыг бүр үзээд бид ямар ч нэг ялгаа байхгүй. Эсвэл өөрсдөө бид нар өөрсдөө лабилайз хийж хэрэгжилж үзчихэж илүү байна уу тань судалгааны үйл гарна гэж харж байна. Санаа нь одоо энэ дээр ингээд гарах юм гэдэг бол энэ контентууд ингээд баяжсан байдлаар ном зурчдыг хэрэглэнэ. За нөгөө талаас бид нар энэ сурах хичээл ингээд хязгаарлагдаггүй юм аа. За санаанууд байдаг. Богино хугацаанд би өнгөрсөн сая интернетээс татсан энэ за чэс за яг би нэгдүгээр ангийн монгол хэлний номыг систем рүү оруулаад багш өөрийнхөө хэрэгцээнд товчсон ээлжлэлийн концепцийг яаж үйлдвэрлэх юм бэ? Үйлдвэрлэсэн концепц нь хүүхдүүдэд яаж өгөх юм бэ? Яаж ойлгомжтой болох юм бэ гэдгийг технологи ашиглаад одоо сонирхолтой болгох гэж харуулъя. Тэгээд 5 минутыг болох хэлсээрээ загч. Бодлын нөгөө 3 ярьдаг юм болохоор хэрэгж магадгүй. Таны модель номыг бид нар ингээд системд оруулцлаа. За одоо бидний хувьд яг үүндээ бодит би эцэг өнөө хэрэглэгч хэрэглэгчээр асууж байгаа асуулт юу гэж байгаа гэхээр Монгол хэлний тэмдэгтийн номны 8 дахь хуудсан дээр Иваны манжингийн үлгэр байна. Тэгэхээр энэ үлгэрийг чинь яах юм бэ гэж асууж байгаа. За ингээд ямар харж байгаа гэхээр нэг хэлбэр бид нар Монгол хөгжөлд өгсдөө энийг ингээд сурах хэрэгтэй гэж ойлгож байгаа юм бол энэ одоо манжингийн үлгэрийг видео гэдэг формат гэж ойлгож байгаа шүү одоо. Тэгээд за би энэ одоо ном дээр тавстан төстэй тавьж үзүүлье. За сурах хичээлээр ингээд видео контент нь ингээд бис авчихнаа. За ингээд энэ цаашаа ингээд хэрэглээд ярьж үндэ багт миний цаг авсан байна. Хариулт сонсон танд баярлалаа.